Байна уу? Байна. За байна. Мөнх жаргал уу? Тийм. За, сайн байна ахын доо. За. За, би тулгаа гэдэг хүн байгаа маа. Энэ бэр цэцгийн ахын байгаа яармагт байдаг. За. Тий. За, ахын доо би чамраа бүр өчигдөр залгая гэдсэн таг марччихээ. За, бэр цэцэгтэй уцсан болохгүй гоос тоо холбогдож чадаагүй нөө. Чадаагүй байна. За. 5 дахь өдрийн орой та хоёр уулзаад чи хөргөж өгсөн юм байна шүү дээ, тий? За, тийм. Тий. Тэгээ уг нь өчигдөр чам руу ярьчаарэ гэсэн би бүр таг марччихээ ахын дуучлаа. Тэгээд нэг цагийн үед чи очлоо гэд мессеж үтсэн юм байна шүү дээ, тий? За. Тэгээд энэ хоёр өнгөрч хот манай энэ яармагт байдаг шүү дээ, хууч ийдсэн мэд хөө манай гэрийг. За, тийм. Тэгээ энэний үүдэнд манай энэ эндхийн нэг танхаа хэдэн охтууд байдаг ихгүй Сака, Сэлэнгээ энэ төргээд. Тэд нартэй л одоо тэд нар архины мөнгө төгрөг нэгсэн юм шиг байна. Тэгээд хоорондоо муудалцаад бүр нэвширтлээ задуулсан байна. За. Тэгээд нааша орж иж чадахгүй хаалганы үүдэн дээр манай нэг ах би засгаж явж байгаад хүн хөвтцэн байхыг харсан бэр цэцэг байна. Тэгээд бүр гайхаад бид нар эмнэлэгт одоо өгсөн биеийн байдал нь бол их хүнд байгаа. Тэгээд энэ Сака Сэлэнгээ гэдэг энэ хоёр охин их танхаа охин энэ хоёр охиныг олсон л доо. Одоо цагдаагийн байгууллага өгсөн. Одоо эмнэлэгт юунд гівтэж байгаа юм л да манай бэр цэцэг. Хаан хөвчин. Гэмтлийн эмнэлэгт гівтэж байгаа. Тэгээд би ч ямар уу ярих гэсэн бүр таг мартчихжээ ахын доо. За. Чи одоо хаана вэ? Би одоо ажил дээр. Ажил дээр байна. Маргааш өглөө хоёлоо очих уу яах вэ? Тэгээд. За, тэгээ ингэсэн юм байна. Энэ манай бэр цэцэг тэр оройн явдлыг ярих байгаа нь. За. Тэр Сэлэнгээ Сака гэдэг хоёр охин бий. Тэр Сэлэнгээ гэдэг нь болохоор энэ колоноос саяхан гарч ирсэн юм охин байдیں۔ Тэгээд энэ яасан бэ гэхээр манай гэрийн үүдэнд бэр цэцэгтэй тараад бэр цэцгээс одоо архины мөнгө гуйсан байгаа. Тэгээ бэр цэцэг надад архины мөнгө байхгүй штэ гэсэн чи заавал олж иргээд гэрийнх нь үүдэнд штэ. Гашааны алганд 3 удаа мөргүүлсэн баг. 3 удаа мөргүүлсэн гэж байгаа. Би яг юу болсныг л би яриа тэд нар тийм ярьсан. Тэгээд бид нар гэрт байхад гэд 3 удаа дуурсан. Тэгээд ардлаа айл бөөлж байгаа юм болов гэж бид нар мэдгүй. Тэгээд манай бэр цэцэг гэртээ орж ахтаа хэлнэ гэд оруулахгүй байсан. Тэгэхээр цаашаа зүгтаасан гинэ. Зүгтаасан чи араас нь мангар том тоосго шидэд толгоог нь хаглаад. Тэгээд цаашаа гүйж жагаад нэг залуу явж байхаар нь туслаарай гэдээ очсон чи өмнө нөгөө 5,000 төгрөгийн өртөө залуу байсан гинэ. Тэгээд тэр залууд өртөө байсан болохоор бандсан чигээрээ цаашаа гүйгээд тэгээд гудамны өнцөгт өөлж нааша ашаандаа орж ирээ ухаан алдаад гэртээ орж ирж байгаа байхгүй. Ийм байдалтай байсан миний дүү. Одоо шууд байгаа газар чинь шалах уу? Одоо ахын дууд олоо уул чинь эргэлт оролт юм. За инг чи тэгвэл яармагт төрөөд ирдэггүй. Би одоо яармагт явчих яах вэ? Чи тэгээд явсан сони юм бэ? Чи одоо тэгээд энэ 2 3 хоног чи залгаагүй мө огтхон ч. Би үнэхээр ажиллаж давуу бас асуудал ихтэй л. Харин би үнэхээр яаж чинь. Үгүй чи нэгс залгаагүй мө ерөөсөө утас руу? Тийм. 1 жил гараа өргөж байгаа залуу мөн үү? Мам. Хүргэж ирээддэг. Үгүй чи тэгээд одоо 3 хоног холбоог залгахгүй яаж байгаа юм ши? За инги чи надтай хамт очихгүй болохгүй юм нэ дүү. За юу тэр үүдний юм чин тэр оролдгүй. Хамгийн гол нь бэр цэцэг өөрөө ярьж чадахгүй байгаа байхгүй да. За. Амын гимтээч амын бүр хойшин татаад ураа ичиж. Амын ураад тэгээд энэ амнаас нь цус энэ төр гараад бүр ярьж чадахгүй байна. Тэгээд одоохондоо ам нь оёдолтой байгаа байхгүй юу? За. Тэгээд самбар дээр ингээд юм бичээл одоо өгөөд ах шиг байна. Тэгээд чамд хэлчээрэй гэд надад хэлсэн өчигдөр. Тэгээ би таг марчихгүй юу? За. Чи ямар ажил хийдэг залуу лээ? Хатлагчийн ажил хийдэг л дээ. Үгүй чи тэгээд энэ 14 чи утастай юм шүү дээ. Уцаараа тэгээд нэг яриад биеийн байдлыг асуучхад яат юм бэ чи? Би өчтөө өөрөө би уцгүй байлаа л гэж. Тийм, өчтөө ер нь уцгүй тэгээд байлаа. Тэг өнөөдөр их жир уцыг авч байгаа байхгүй юу? Одоо яат юм байгаа юм? Би одоо яг тань дээр явуулчихгүй. Тэг чи надтай хамт яваад очсон дээр байх гэж бодож байна. Тэгээд чи гол нь манай бэр цэцгийг хараад зочролд орвоо миний дүү. За ёо. За. Хам амын урдсан тэгээд баруун хаврыг энэ төр нь хугарцсан. Тэгээд яаж яах тэд нар зүгээр байхгүй. Одоо би эдрийг бүр хатуу хариуцлага тооцох гэж байгаа юм л да. Зүгээр ойлгохгүй. Би одоо таны байгаа газарт явуулчих төхөө. За тэг чи би чамд хэлж штэ. Чи хараад зочирдвоо толгой тархийг хагалцсан болохоор тэр нөгөө оёдлын оёхын тулд үсмүсийн хусаа ийцсэн байгаа шүү. За. За ойлгож. За. Одоо чи хаана байгаа? Би одоо ажил дээр байна. Ажил дээрээ байна. За хэд дуусах ажиллаж байгаа? Одоо яг нэг 10-20 минутын дараа л гарах бах та. Гэтэ ерөнхийдөө гарч идөө. Чи манай бэр цэцэгт хэрэг хайртай байж. За тэрийг би одоо гарч байгаа л тэр идэхөө. Чи хилээд хэлдэ. Чи одоо хайртай байж одоо тэгээд залгахгүй одоо санаа зовж тавихгүй яасан хариуцлагагүй залуу байна чи яа? Мэдээж хайргүйсэн бол юу гэж үсгээ явах вэ? Би уусаа тэнд очирэл л шүү. Би чамааг бол 1 2 харж ирсэн. Чи намайг ч 1 2 удаа харж ирсэн баг тийм үү? Харж л байсан баг.
Тэг би чамд нэг зүйл хэлье заа. Манай дүүг хайрладаг уу юу гэдэг чинь би асуу. Чи манай дүүг хайрладаг уу? Хайртай юу? Хайртай. Чи үсийг гусаад хавирга нь хугарцсан одоо ингээд ам нь задарсан юм том дарван уруултай байсан ч хайрлах уу чи? Мэдээж хайрлах шүү дээ. Үүр тайрлах чадах уу? Чадна. Чанга хэлдэ. Чадна. За сайн байна. За мөх жаргалаа. За. Мэдүү 50 байгаараа заяа. Заяа. За. Зүгээр үү? Баавь. Нөлөөс гараад байна уу? Гэвч одоо би байгаад яваад чи. За. Чи одоо ажил дээр байна уу те? Ажил дээр байна. Ажил дээр уйлж болохгүй шүү заяа. За. Мэднэ. За ахын дүү тэгэхээр яг одоо намайг анхааралтай сонсороо заяа. За. Чи дэлгүүрт ажилт юм уу те? Тийм. Юу хүнс дэлгүүр юм уу? Айхунс биш ээ. Алт мөнгөний дэлгүүр. Чи наанаас 500 мянган төгрөгийн үнэлэгчээр юм аваад гараад ир чадах уу? Чадна. Хулгай хийх юм уу чи? Окей. Хилээд авчих юм уу? Тийм. За мөх жаргалаа сайн байна уу? Орой мэндийг хүргье. Пэс мамбо нэвтрүүлгээс ярьж байна. Харин бүхэн бүгдээ тоглоом байлаа. Өөрт чи орой мэндийг хүргье 50 байгаараа. За. За энэ пэс мамбо гэд хүнээр тоглолдог, хүнийг шоконд оруулдаг юм нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр бэр цэцэг гэд хайртай найз охин тоглууллаа. Надад хэр их хайртайг шалгаад өгөөч гэсэн шалгалтанд 100% тэнцлээ. Өөрт чи юуны юм баяр хүргье. Яа, дэвтэлтэй баг. Тэгээд бол гинтийн юу ахлаараас бануудж байна л та. Бас нөө яг хаад зүйлийг даваад болохоор ерөөдөө тэдний хайртай чаддгүй л дээ. За мөх жаргалаа ахын дөө нулимс гарсан уу сая чамаас? За тэгэхээр бэр цэцгийн зүгээс намайг ямар ч үед байгаагаар минь хайрладаг. Яг өөрөөр минь хүлээж авдаг ийм сайхан залуутай учирсан болохоор би амьдралд хайртай, мөн чамдаа маш их хайртай гэдэг үгийг дамжуулсан байгаа. За. Би ч юм даа. Нааша гарыг даа гэж бодсон нь ер нь яг ямар мэдрэмж төрсөн бэ? Маргашаа дайглаа аялах гэж. За ямарч надад их гоё сэтгэл төрлөө, их гоё мамбо боллоо гэж бодож байна. Ер нь бол яг та хоёр шиг тийм ээ. Улаанбаатарын бүх хосууд маань заавал LV, Dolce Gabbana, энэ одоо брендинг үнэртэй ус хувцс энэдрээгээд тим зүйлээр гойсон хайрыг биш. Яг өөрөөр нь яг байгаагаар нь тийм ээ. Бэр цэцэг өнөөдөр үс нь халдсан, одоо хавирга нь хугарсан, хөлн доголон ч гэсэн үүр тайрлах чаднаа гэж хэлсэн одоо манай нэвтрүүлгийн гол төр залуу шиг байгаасаа гэж бодож байна. Ингээд чамд маш их баярлалаа. Та хоёрын хайр дурлалд хамгийн сайн сайхныг хүсье. Пэс мамбо нэвтрүүлэг байлаа. Санчого байлаа. Баяртай. За, баярлалаа.